За өдөртөө өдрийн мэнд манай Mongolia Talent Network-оос эрхлэн гаргадаг Antai podcast-ийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд мэдээж манай co-host Тэмүүлэн. За тэгээд өнөөдөр маш гоё зочинтой байгаа. Тэгээд Санжа. За Airplane Travel Agency үүсгэн байгуулагч. За podcast room-ийн бас үүсгэн байгуулагч. За тэгээд бас Brothers гэдэг манай Монголын лигийн багийн хөвцөө эзэмшигч байгаа юм байна. Сайн мэдлээ. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа Санжа. Сайн байцгаана уу? Орой мэд. Тэгээ манай подкаст маань Helios гэдэг лаунжаас хүрж байгаа. За Helios маань болохоор ITC Tower гэдэг Шангрилагийн хойно байрладаг тааврын 8 давхарт байдаг байгаа. Та бүхэн ирээд коктейлээр дайлуулж болно. Тэгээд бид гурыг бас коктейлээр дайлж чинь гурлаас толгочих тий. За cheers. Cheers. Тэгээд Санжаас хамгийн ихний асуулт хэдүүлээ Airplane Travel Agency гэдгээс эхэлмээр байна. Тэгээд одоо бол бараг 30,000 гаруй хэрэглэгчтэй болсон маань би одоо вебсайтаар нь зочилсны хувьд мэдээд байна. Тэгээд анх юу нь яаж үүсчихсэн те? Юу нь өөртөөгөө одоо ингээд гинт мотивац орж ирээд энийг хий гэж шийдсэн юм уу? Эсвэл яг нөгөө нэг энэ эрэлтэн айгүйх байсан уу? Яг ямар одоо юун дээр толгуурлж ирнэ анх үүссэн бэ гэдгээс эхлүүл яасан гэж бодоод байна. Мотивац ч байгаагүй, тэр үед бас эрэлтж байгаагүй. Юу ч байгаагүй. Тэгээд одоо маа найз борлоо гэж залуу бид хоёр хамгийн анх айгүй их тэгж хамтдаа аялдаг байсан. Маа нэг юм бүлэг нэг юм найзлдаг crew байдаг шүү дээ. Маа одоо аялдаг crew гэж тусдаа тухайн үед байсан. Тэгээд бид нар тухайн үед яг Southeast Asia одоо Зүүн Азийн орнуудаар бүгдээрээ сайхан аялж явж байгаа л. Тэгээд нэг өрөө Phuket-ийн нэг буудал дээрээ бид нар сайхан архитж агаад. Архитж байгаа л гинт бодож очсон би боогийн гээл найз руугаа компани хүү гээл тэгдэг байхгүй гэсэн чи. Тэгээл та гээл тэгж. За тэгээ. Тэгэл тухайд зүгээр хайчдаг байхгүй. Тэгээ нэг амар нэг сүртэй болоогүй. Тэгээ яг бидэд ингэ явжсэн чинь тэр тухайн үед одоо ингээл Таиландын хотуудаар явдаг байлээ, Балигаар явдаг байлаа, Индонез Бали тэнгүүтлээ Куала Лумпур орж илоо. Хааш бишүүжил Зүүн Азийн орнуудаар ингээл ивчсэн яваад гэсэн. Тэгэл тухайн зүгээр ямар ч газар очингуутлаа нэг юм TripAdvisor-ыг харж байгаа л нэг юм гайд болж аваад тэгэл одоо чамд ямар төлөвлөгөө байна гээл бид нар ингээл дагуулж явчихдаг гэсэн юм. Тэгэл яг л тэр төлөвлөгөөгөө нөгөө гайд руугаа яриад өш нэг хэдэн хүн олчлоо гээл бүх үнийг нь гаргаж ирэл битэр үндсэндээ нэг 400,000 төгрөг тухайд нэмэл. За ингээд нэг 400,000 төгрөг юм байна. Нөхрийг аялын компани гэж хэлэнгүүтлээ хүн аваад нөгөө нөхрөлөө явуулчихна болоо. Гэдэг модель бидний тухайн үед гаргаж ирж байгаа л чадах юм л тэр байхгүй да тий. Тэгээд тэгсэн чинь хүн явдаггүй. Тэгээ авахгүй болохоор хамаатны ах нэг хоёр ихч байдیں۔ Тэр хоёр Бали явна гэд. Тэгсэн чинь Бали гэд очингууд маа нэг таньдаг юу руу гайд залуу руу үндсэн хүн дээр нь битэр нэг хүн дээр 400,000 төгрөг нэмж өгөн. Ингээ нэг 800,000 ашигтай гэд явуулаад гэсэн чинь нөгөө хоёр чи амжилттай өрөөд ирж байна. Тэгээ нэг 800,000 төгрөгтэй болчлаа. За юм чи болж ийн үү те. Бас энэ бас ажилт юм байна гэж бодоод тэгэл ер нь ихэлсэн. Share office цуугаад одоо нэг юм жижигхэн ширээн дээр нэг 200,000 төгрөг гэдэг нэг сарын 200,000 стартап хаб шиг юмнууд те. Стартап терминал ахгүй юу? Тийм стартап терминал дээр асуудаг гэсэн. Тэгээ яг суугаал. Тэгээд битэр тэр анхны 400,000 төгрөгөөр 800,000 төгрөгөөрөө компьютер авах хэрэгтэй гэж хэлсэн. Хүн үүж ирэхэд айтайхан харагдах хэрэгтэй гингүүтлээ. Процессоргүй 2 монитор авчиж байгаа. Тэгээ ингэ тавьчихсан заяа. Нөө яг утгаараа fake it make it юм биш үү те. Тэгээ хүн ирэхээр нэг юм Apple-ийн 2 монитор тавь. За ёстой айгүй сүртэй. Тэгээд яг тэндээсээ байж байгаа. Тэгээд тэр стартапынхаа тэр айгүй их бизнес эрхлэгчтэй байгаа шүү дээ. Тэгээ айгүй хүмүүс ирж уулздаг аял авахгүй. Тэгэл бид нар чи нэг л их ингээл аял хийгээд байгаа юм шиг хоёр гар ингээл ажилтаа. Тэгсэн чи гараад харж ирсэн ш танаагаар явъя л да гэл ихний эргэлэгчтэй ингээл олж эхэлж ирсэн тохойд. Тэгээд тэр үед бол яг одоогийн шиг юм чартер нислэг гаргах тийм боломжгүй ч байж. Тэгээд туршлагагүй ч байж. Тэгэл юу ч гэсэн одоо тэгэл ер нь тэгэл эхэлж ирсэн юм да. Анхны юу болоо. Хэдэн он ярьж байгаа лээ? 10 жил. Одоо мах чи ингээ 10 дахь жилд орж байгаа компани шүү дээ. Тийм. Тэгэл яг 10 жилийн өмнө л. Тийм. Гэтэ ойрхон байгаа зү ингээ бодохоор одоо ингээд тэр үед бид хоёрыг эхэлж яхад чинь л аялын компани гэж зүйл тийм амар хөгжөөгүй байсан үе байгаа байхгүй.
зүгээр юугаач мэдгүй хоёр бацаан тим салбар руу ороод тэгээ болгоод байсан гэж бодохоор одоо бол тим хүүхдүүд бол жишээлбэл амжилт болох боломжгүй байхгүй. Тэгээ одоо 10 жилийн дотор энэ салбар амар хөгжсөн байгаа. Одоо хөгжих боломжгүй одоо шууд залууч тэгж эхлэх боломжгүй гэдэг нь монополтод эхэлсэн гэсэн үг үү? Эсвэл өсөлтөө мэдээж их болцсон тий. Гэхдээ одоо илүү монопол оруулахын нөгөө хаалтууд нь их болчоод тэгээд байна уу? Тухайн үед бодохны нэг юм за жуулчин байсан, юу жуулчин гэдэг том компаниуд бол байсан. Тухайн үед Тэнгэр Travel гэдэг чинь одоо бас олон жилийн түүхтэй компани байсан тий. Одоо ч яа тий. Тэгэл би юу юм бол. Тэгэл тэгж явах үед би нэг хөөрхөн тэр үед нэг 20 хэдэн мянга, 30 хэдэн мянган дагагчтай нэг Instagram хаягтай. Яста тэрүүгээр л яста жинхэнэ туг тагтаг байсан шүү дээ. Тэгэл. Өө яста залуучууд л манайхаар аялдаг яасан гэсэн гэл тэгэл эхэлж ирсэн. Тэгжил ер нь яг юу эхлүүлж ирсэн. Тэгээд тухайн үед бол нэг яг яста нөө дуртай юм аа л хийжсэн. Тэрнээс ч нэг амар ирээдүг хараал ингээ тий биш. Тэгээд яг нөө мөнгө олж болох юм байна. Жишээлбэл те цагийн ажил хийхгүй юм байна. Одоо жишээлбэл те заавал цалинтай ажил хийх хэсгүй юм байна гэдэг анхны мэдрэмжийг тэндээс авч эхэлж ирсэн үе байхгүй. Тэгээд тэндээс яг саяныхтын шууд та ажил хийж байхдаа энийг эхлүүлсэн. Санаж Star TV-д лөө тий. Тийм тэнд ажилладаг ус тий. Тэрийг хийж байхдаа энийг эхлүүлсэн юм уу? Эсвэл гараад уу тий. Шууд энэ санаа орж ирээд эхлүүлсэн юм уу? Эсвэл ажлаасаа гарцсан явж байгаад хийх юмгүй байж байгаад энийг эхлүүлээ гэдэг юм шиг юм аа. Уу яхаа ер нь бол зүгээр л яг нэг Star телевизтэй ажиллаад тэгэл нэг юм миний одоо амар хийх дургүй ажил юм тайзан дээр гарч юм хөтлөх байхгүй. Би тийм айгу дургүй травматай гэх юм уу. Аюу их сандардаг байсан. Одоо ч сандардаг учраас ер нь аюу айдаг байхгүй. Тайзнаас жоох айдаг. Тэгээ яг нөө дургүй юм хийгээл нэг жоохон хаасл мас тэгэл тэрүүгээ мөнгөө цуглуулж байгаа. Тэгэл нөө аялдаг байсан үе байхгүй. Тэгэл тэр үед л одоо яг ирээдүйн одоо энэ компани нэх юмдаа л ингээ хөрөнгө оруулалт хийжсэн байгаа байхгүй. Тэг өөрийн мэдлгүй. Тий, өөрийн мэдлгүй юм хийж байгаа л. Тэгээ тэр маань одоо ингээд 10 жилийн дараа бол одоо ингээд дажгүй явж гин гэж бодож байна. Тийм л байгаад шүү. Сая нөгөө 800 мянгад гээд ярьж штэ. Тэрэн дээр нууц швал яг анхны хөрөнгө оруулалт хэдэн төгрөг нийт вэ? За нэг рент түрээс үйсэн юм байна. За түрээс үйсэн юм байна. За тэгээ нэг процессор үгүй 2 монитор байсан юм байна те. 2 монитор байгаа. За. Тэгээд дараа нь битээр дараагийнхаа орж ирсэн ашгаар нэг 500 мянгаар нэг юм дээлийн нэг юм процессор авч байгаа юм. Тэгсэн чинь нөө маа хамт аялдаг байсан одоо нэг уран заяа гээд ОК-гийн дүү байдаг шүү дээ. Надтай хамт старт ажилдаг байсан. Тэр маань за манай хоёр найз ингээд цуг аялдаг байсан юм бэ. Тэгээд эхэлж байгаа юм байна. Маа гээд битээрт нэг юм жижиг Mac mini байдаг шүү дээ. Тэрийг ингээд бэлгэлж ирсэн. Тэгээд бэлгэлээд байж исэн чинь манай нэг найзын нэг дүүн танаад компанид ажилд ормоор байна гинэ. Тэр гэж бигээд тэр ч бүр шаав шалдан байж байгаа ч тийм. Тэгвэл тэр за одоо яана гэж тал. Тэгэл цалин нөгөж чадахгүй шүү дээ. Зүрхээс дүнгүү ч хамаагүй ингээд дадлага хийгээд яачих гэн. За тэгээд гисэн чинь ингээд эхний нэг 2 үлээ 3 сарын дотор ингээд нэг ажилтнтай болчихж байгаа. Үнгүү ажилтнтай болчих. Үнгүү юм те. Тэгээ 200 мянган ширээ хувцас очиж байгаа. Тэгээ нэг ихний нэг орлогын нэг сая 500-аараа тэгээ нэг бэлгэний компьютертэй болчихж байгаа байхгүй. Тэ. Тэгээ нэг дараа нэг гэрээс ажиллаа нэг принтер авчираад за нэг гэрээ хийдэг болчихж байгаа. Тэгээ тэр уулзалтын өрөө бүх юм чин тэр ширээ офис дотроос 200 мянгаар болчихж байгаа. Тэгэл ер нь тухайн үед айгүй өөрхөн болчихж байсан шүү дээ. Одоо би тэрийг за танид хүрсэн. Зураг байдэн шүү дээ. Нэг ингэ суудсан. Алан гэж бичсэн. Тэ. Google гаражаас эхэлсэн юм чинь тэр ялаа. Түрүүн хэлсэн санжаас 10 жилийн өмнө ингээд тухайн үед ингээд хэдхэн том монопол одоо жуулчны эйженсинууд байсан тий. Тэгэд одоо залуучууд тийм эхлэхэд хэцүү баг боломжгүй гэж хэлдэг. Бас ямар утгаараа байсан бэ? За жишээлбэл шүү дээ Бимба одоо гэр бүлээ эмээ өгөөгөөч гэдэг юм. Хайртай хүмүүсээ аялал явууллаа гэж бодоход ямар газар сонгох. За дулаахан одоо компани. За тийм баталгаатай, нэр хүнд сайтай, өмнө олон хэрэглэгч авсан ч юм уу те. Тийм тэгж мэдэгдэн те. Жилдээ найдвартай газрыг л сонгоно. Тэгэнгүүт энэ жилдээ нэг удаа явж байгаа ч юм уу те. Жишээлбэл магадгүй
яг мөнгө төгрөгөө зориулаад явж байгаа газар нэг сая 500 зүрийг бол хүн тоохгүй. Хямдхан аяллыг сонгоно гэдэг бол өөрөө илүү өндөр эрсдлийг үүрч байгаа гэсэн. Ядангуяа аялал дээр шүү дээ. Тэгээ бодохоор одоо манай нийт хэрэглэгчдийн манайх одоо бол нэг 33-аас 35 мянган аялал болсон байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хэрэглэгчдийн талаас илүү өмнө аялж байсан аялагчтай байгаа. Буюу одоо ингээд итгэлцэл дээр яваад байгаа байхгүй. Тэгээ манайх асуудал гаргадаг юм байна, итгэлтэй юм байна, найдвартай юм. Энэ бол яг манай салбар дээр бол хамгийн чухал зүйл гэж байна. Тийм учраас тийм газрууд магадгүй явлаа гэж бодоход нэг тийм амар өндөр амжилт үзүүлэхгүй ингээл үлгэн салхан бол хөр явна шүү дээ тий. Бичсэн тэдэрт бол итгээд найдаад явах бүлэг хүмүүс бол байгаа гэж бодож байна. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Тэгмэд Санжаагийн хувьд одоо яг энэ эхэлж байгаа бизнес нь break even гэдэг чинь тий. Одоо нөгөө гаргасан өртгөө нөх хэмжээнд очсон гэсэн чинь Гаргасан юм байхгүй юм байна л да. бага өртгөөрөө эхэлчихсэн юм байна тий. Тэгэхдээ одоо бизнес яг мэдэгдэн шүү дээ ингээ нэг за одоо би яг чартераар нь авч эхлэх хэрэгтэй юм байна гэдэг нэг мөч ирсэн. Тэр үе нь яг хизээ байсан. Жилийн дараа юу 6 сарын дараа юу гэдэг ч юм уу тий. Тэгээ юу тийм болоход нөлөөлсөн бэ гэдэг тал дээр илүү ярилцвал. Нөгөө дээр би бас нэг нөгөө бизнес моделийн өөрчлөлт тэрийг бас гоё яриад бол хүмүүс нэлээ. Тий. Яг өмнө нь бол манайх жишээлбэл нэг 30 хүн олцоод ч гэдэг юм уу те нэг 30 аялагч хотлно гэдэг чинь том таахгүй тий. Пүү 30 хүн фүү гэж битэж бүр дагаад өгдөг гэж шүү дээ тэднэрээ. Нэг юм 4 5 хүн гэхэд л баярлаа 10 хүн болгоот л пүү паа гээл те. Тэгж байгаа л 30 хүн олчлоо гингүүтлэл тэднэрээ за 30 хүн болс таасар их байна. Хоёлаа тэгэхээр хариуцлагатай байна. Гэ дагаад өгчдөг л ш. Тэр 30 хүнийг ч анх тэгдэг байсан байхгүй тий. Тэгээд энэ 30 хүнийг хоёлаа алдахгүй тулд яах хэрэгтэй гэхээр эргэжил энэ 30 хүн дахиад явах юм байна. Тэгэхээр хоёлаа энэ 30 хүнийг алдахгүй тулд гингүүтлээ юм дагаж явахтай уцаараа влог хийгээд тэгээд тэрийг бүгдийг ингээд DVD болгоод нэг нэгээр нь очиад ингээд бэлэглээд тий. Манайхаар дахиад яваарай гэд тэгж мэгж бэлгэлж ийсэн байхгүй. Гэхдээ тэр 30 хүн маань айгүй гоё хүмүүс байсан. Энерги хувьд амар гоё хүмүүс. Яа тэгэхээр тухайн үед нэг Камбож руу Сорбон сампингийн дэлхийн аварга болоод тэрэнд Монголын баг тамирчдыг манай компани авч явах тийм хацтай завшаан гарч ирсэн. Тэгээ нэг дандаа юм жоохон 11 2-тэй хүүхдүүд яваад идэж амар гоё энергитэй. Тэгээ бид нар чи тэдрийг замдаа шууд нисдэг байгаагүй шүү дээ бас ингээл. Юуруу могооноор яваал ингээл Камбож руу яаж хөргөж болох вэ те. Тэр үгээр нь яваал тэд чи амар гоё аялын дурсамж тухайн үедээ болж ирсэн. Элбитер тийм хүүхдүүд захаа махаа бичүүлдэгээл. Тэгэж хамгийн одоо 30 мөчтэй болж ирсэн. Гэтэл одоо болохоор манайх энэ жил жишээлбэл 7 хоногт 10 онгоц нисгэж байгаа байхгүй тий. Онгоц нисгэж. Тий. 136 хүний суудалтай онгоцыг 7 хоногт 10 удаа нисгэж байгаа байхгүй тий. Тэгэхээр 7 хоногт хэдэн хүн гаргаж ирсэн гэсэн үг үү? 136 10 гэдэг чинь 1360 тий. 1360. Тэгээд ерөнхий яг сүүлийн одоо 4-р жилдээ байх Монголоос хамгийн олон хүн гадагшаа гаргаж байгаа компани болж байгаа. Ер нь бол салбартаа баяр хүргэе гоё тийм. Тийм ээ. Аа. Тэгэд би бас нэг мэдээлэл сонсож байхдаа одоо сая нэвтрүүлэг эхлэхээс өмнө ярьжсэн New Жуулчгийн том компаниуд хүртэл маркетинг дээр танахыг бас ярьжсэн гэсэн. Airplane гэдэг газар амар хийгээд штэ тий. Та хэд маань яг юу хийж байгаа юм гээд маркетингийн багтаага ярилцдаг ч юм уу. Тэгэхээр та хэдийн бас яг тэр сурчлагаан дээр ч юм уу те илүү яг бизнесээ илүү амжилттай болоход нөлөөлсөн хүчин зүйл нь би бас Санжаагийн өөрийнх нь гаргаж ирсэн personal branding гэдэг зүйл их нөлөөлсөн болоо гэж боддог. Хэр үнэн бодиттой бай тэр. тэгж ярьж гэнэ те. Тэгсэн би сонсчихсан бүр яг. Яг аль компани. Нөгөө нэг метагийн борлуулалтын албыг Монголд төлөөлж ажилладаг. Тэгэхээр энэ аялын компаниудтай хамтарч ажиллаж тэгээд тэднүүх маркетинг дээр яг илүү яаж үр дүнтэй сурчлагаа хийх үү гэдэг ч юм уу тэр тал дээр одоо багийнхантайгаа уулзалдаг тийм зөвлөгөөнөр би аль сонсч ирсэн. Тэгэхэд Airplane Agency гэдэг нэг эйженси байгаа. Тэднийх амар яваад байна штэ. Гэт одоо тех хэмжээнд хүртэл таад маань өөрсдийнхөө маркетинг борлуулалтаа хийгээд штэ тий. Тий. Тэгэхээр одоогийн байдлаар бол манайх яг Вьетнамын чиглэлд ганцхан манай компани нисэж байгаа. Бусад компаниуд ингээд Вьетнам гэл одоо хамгийн анхны Вьетнамын Улаанбаатар Ханоигийн нислэгийг санаачилсан компани манайх байхгүй.
Тэгэхээр одоо манай 22 дахь аймаг чи Вьетнам болчиход байна гэдэг ба шүү дээ. А энэ 22 дахь аймгийг Вьетнам болгосон компани бол манай ахгүй тий. Шинэ аймгийг нээсэн гэж хэлээд байгаа. Бид нар өөрсдөө болохоор Бардам хэлж шүү дээ. тэгээд тийшээ одоо нийт нэг 20 эдэн мянган явуулсан байна гэдэг бол бас яг тоо яг үнэхээр ингээд пад гэ тоог нарах юм бол баг тоо шүү дээ. Тэгээ ингээд харахаар бас нэг бодлын өөрсдөө бахарх маач юм шиг тий. Тэгж зүгээр боддتي. Тэгээд яг хоо маркетингийн хувьд бол энэ дээр нэг нуугаадах юм байхгүй. Энэ нэг юм рол модельтэй байх хэрэгтэй. Ялангуяа хүний ихтгэл найдварыг дааж байгаа бизнес хийж байгаа хүн бол тий. Рол модельтэй байх хэрэгтэй. Нэг санжаа гэдэг нэг нөхөр байдیں۔ Болохгүй бол буцаа тавих гээд очиж чин доо. Болохгүй бол энийг сошиал цовдлчин доо. Бас тий. Өө эн чи өстой муу байлаа штэ. Танай компани өстой үнэхээр мяа байлаа. Инглээ тэглээ бид нар нэг ч тийм буу комент одоо хүртэл авч байгаагүй. Тэгтэл бид нар өөрсдөө ер нь бол их хариуцлагатай ажиллахыг хичээдэг гэсэн. Ямар нэгэн асуудал биднэрт мэдээж гарч ирсэн нэг үл зөндөө гарч ирсэн. Бид нар гэхдээ тэрийг буцаагаад ямар нэгэн байдлаар учрыг нь олдог тий. Шууд таг хайчиж болдоггүй. Буцаагаад бид нар өөрсдөө тэрийг зүгээр ойлгоцсон байхгүй тий. Эн чинь ийм юм байна штэ тий. Бид нар зүгээр энэ дэр ингээд ажиллаа авчих юм бол энэ хүмүүс чинь буцаад бид нар дээр ирэх юм биш. Айгүй муухай аялцсан хүмүүс байдаг. Алдаа гаргацсан. Бид нар алдаа гаргахгүй ш. 30 мянган хүн дотор бид нар алдаа гаргахгүй байна гэдэг бол ямар боломжгүй зүйл. Алдаа гаргадаг. Гэхдээ алдаа гаргасныхаа араас бид нар ханаас заавал гүдэг тий. За ингээ та хэрэгжил аял. Танихыг тэдүү хэмдруулъя. Илүү сайжруулъя. Тий. 4 одоогийн буудлаар би таныг 5 одод болгож өгье гэдэг. Ингээд ирэнгүүт хичнээн алдаа гаргасан ч гэснээр тэр хүмүүс буцаад холбогддог байхгүй бид нартай. Тэгээ ерөөсөө ийм зарчмаар нэгт ажиллаж байгаа. Хоёр дахь маркетинг дээр бол яг рол модельтэй байна гэдэг бол яг энэ юун дээр бол ажилдаг зарчим гэж би үзээд ажилдаг. Бараг даатгал нь болчиход байна гэсэн үг шүү дээ. Тий. Энэ харав ханаа бол тий. Тэгээд ер нь бол үндсэндээ тийм хоёрт бол яг миний хэрэгжүүлж үзсэн нэг зүйл байгаа. Зүгээр л airplane яасан ийсэн ийм аял хийж ийн гэдэг зүгээр бид нар зар яриад байх нэг үү. Нөгөө талдаа бид нар би юу гэж бодсон гэхээр энэ нөгөө нэг юм хоногшуулах юм байна гэж би бодсон байхгүй. Аялыг хөгжий гэдэг манай өөрөө байгаа. Энэ бол жишээлбэл одоо магадгүй жоохон ч гэсэн хоногшиж байгаа. Тийм болохоор байнгын тогтмол гардаг зүйлтэй болъё тий. Подкаст байх юм уу? Тэнгүүтлээ аялын нэвтрүүлэг байх юм уу? Тэгээ ингээ хийж байгаа нэвтрүүлэг болгоныхаа урталтанд би ингээл airplane аялыг хөгжий л гэдэг байгаа байхгүй нэг ядаргаатай юм явуулаа л. Тэр өөрөө шууд бас хүмүүст айгүй нөлөөлт юм шиг санагдсан. Энэ шууд ажиллаж байгаа нь тоогоор мэдэгдсэн надад жишээлбэл. Тэгээ подкаст хийж эхлэнгүүтлээ бид нар бол подкастер орлого олох бол бидний үндсэн гол зүйл бол биш. Маш олон үндэл үзүүлэх нь чухал зүйл. Тэрнэт бид нарт амар чанартай сайн юм хэрэгтэй болж таарад. Тэгэл тэрийгэ хийгээд үзсэн. Яг санснаар маань олон хүн үзсэн. Олон хүн үзэж байгаад бид нар компанийн оногчлтыг тэрэн дээр хамгийн ихэнд нь тавиад өгчөж байгаа. Тэгээд тэрийгэ дагсан борлуулалтууд нь өөрөө нэмэгдээд ороод ирэхээс гадна хүн хүзээд ирэнгүүт тэр контент хүртэл өөрөө ашиг олох ингээд хэмжээндээ очиод ирсэн байхгүй. Тэгэхээр маркетингдаа мөнгө зарахгүй маркетингаараа мөнгө олж болоод байгаа байхгүй тий. Энэ амар гоё санагдчихсан. Яг дээр өссөн ч ярьжсэн чинь. Тэгэхээр энэ дээр би асууж байна. Яг танаа зорилго угаасаа энэ дээр мөнгө олох байх гэдэг бүр бодолж байгаагүй юу? Эсвэл санжаа угаасаа за маркетинг дээр бол мөнгө зарцуулахгүй хэмжээ гэдэг бол мэдэж байна. Гэхдээ энэ дахиад нэг орлогын их өсвөр болно гэдгийг мэдчихсэн үү? Эсвэл ингээл явсаар байгаа л энэ өөрөө гоё үзэлттэй болол ингэж болох юм байна гэдэг юм одоо бараг юм сюрприз байсан уу? Мэдлээсэн баг л та. Бас яг Үгүй юу. Зарим компаниуд дээр бол мэдхгүйгээр одоо ингээл эхний ээлжинд бол маркетингийн зарлал хэмнээ гэдэг гол зорилго гарч ирэл гоё контент хийгээл явж. Тэгсэн чинь тэр нь яг мэдээж санжаа мэрэгжлийн өн дээр арай өөр гэж магадгүй л те. Олон жил хийцэн үн явд. Би нэг синик дээр нэг санжаа шоу гэдэг 60 дугаар 3 жилийн турш 60 дугаар байсан. Тэр нь өөрөө миний YouTube сувгаар цацагддаг байсан байхгүй weekly show. Weekly show. Тэгээд тэр өөрөө 400 500 мянган хандлт авч исэн дугаарууд надад зөндөө байсан учраас би угаасаа надад суурь нь байсан байхгүй. За би угаасаа үргэлжлүүлээд подкаст хийчихё гэдэг. Тэгээ нэг угаасаа ер нь олон хүн үзэх нь баттөө. Тэнгүүтэл нь нэгэ таслахгүй л бай гэдэг юм а барайл явцсан. Тэгэл тэр нь ер нь яг ажилласан шүү дээ. Ер нь бол ажилласан. Түрүүн ярьжсэн дээр миний зүгээр харж байгаагаар харж ирснээр airplane нэг юм эхний нэг 6 жил нэг юм ингээ явцсан юм шиг санагцсан. Яг нэг юм өсөлт хийжсэн баг. Гэхдээ нэг ингээд яг үнэхээр би ч мэддэггүй байсан маа байхгүй.
Тэгээ ингэж явж ирсэн яг нэг юм бустер шот авсан юм шиг дэшиг ингээд гинт гараад ирсэн юм шиг санагдаад байна. Миний хувьд ч зүгээр хажуудлаас. Тэрэн дээр яг та ямар өөрчлөлт хийсэн юм хийсэн үү? Одоо би бизнес моделийн тийм өөрчлөлт оруулж тэгж гарч ирсэн үү? Яг хойно юу хийсэн бэ? Эсвэл зүгээр л маркетинг нь тэр үедээ хийгдэж эхлээд гисэн юм уу? Тэр миний бодлоор айгүй олон юм нөлөөлсөн баха. Тухайн үед бол яг аялал жуулчлалын салбар, аяллалын компани гэхээр дандаа Монгол руу татдаг инбаунд хийдэг тий. Аутбаунд хийдэг аяллалын компани эдээ их зөөхөн байсан да. Ерөнхийдөө л дандаа Монгол доо жуулчдыг татдаг аяллалын компани гэхээр хүмүүс ер нь тэгж ойлгодог байсан. Тэгээ бид нар бол тухайн үедээ зүгээр л хүмүүсийг гадагш нь ингээ гаргая гэдэг юм аа ингээд барьж аваад ковид таарсан л та. Ковидор яг бүр ингээд юу аж үтсэн. Амар шатаж үтсэн. Тухайн үед 20 эдтэй хоёр хүүхэд 20 эдтэй лөө. Үгүй 30 хүрсэн байсан юм байна. Тэгээд ковид чи 20 онд шүү дээ. Яг 30-тай байсан юм биш үү? Тэгэл том өрөнд ороод бит хоёр. Тэгээд явсаргаад би тухайн үед машин зшин байгаа бүх юмаа зараал бит хоёр өрөө дараал дарж агаал тэгээд 200-300 сая төгрөгийн өр дахиад үлдчихсэн. Тэгэл бүр ямар ч мөнгөгүй бүр ингээд таг 0 заачаад байдаг. Тэр үед хүн болгон л ерөнхийдөө тийм болцсон байсан байхгүй. Тэгтэл тэр чинь мөнгө өгсөн авъя л гэж шүү дээ. Тийм шүү дээ. Ялах гад мөнгө өгсөн хүмүүс байж байгаа шүү дээ. Тэнгүүд монголчин хилээ хамгийн түрүүнд нээс улсуудын нэгт орж байгаа. Тэгээ Таиланд, Маяланд руугаа залгаад ингээд давгцшгүй хүчин зүйл болчлоо шүү дээ. Бид нар мөнгө буцаагаад аваагүйд танаах л хаачлаа шүү дээ. Манайх нээлттэй л шүү дээ. Гэт тухайн үедээ тэгээд бидний бүх тикет бүх буудлын мөнгө ингээд маш олон хүмүүсийн мөнгийг тэр үед ингээд шууд байхгүй болгочихсон хэрэг. Тэг хүн ээж гаргаж чаддгүй, мөнгөний өгч чаддгүй, мөнгөөч авч чаддгүй юм хэцүү нөхцөл байдалд ороод. Тэгээ бид хоёр хоорондоо сууж ярьж ирсэн. За, хоёулаа юу ч болж исэн. Уцаа хизээч ямар ч хүн залгасан хоёул уцаа аав. Уцаа авахгүй байж болохгүй. Яаж ч орилж чарлж исэн бид хоёр уцаа авдаг гэсэн. Өгнөө ахаа, өгнөө ихч. Болно. Бид нар буцаа босоод ирнэ. Тэр үед таны юу чинь өгнөө. Буц. Ямар нэгэн байдлаар би танд мөнгөөр нөгдөг юм гэхэд аяллаар нөгнөө. Яаж ижигаа л өгнө гэ тэ. Тэгээд боломжоор бүр ингээл өдөржин шүнжин залгаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг бол ингээл зохицуулалт те наашин цаашаас та урд тормоогоо хойд тормоогоор нөхөл ингээл зохицуулж ирсэн. Тэгж явсаар гал тэр хэрэглэгчд байна одоо ингээд амар утуудаа хэрэглэгчд болцсон. Хин энийхээ ихтгэлцлийг айгу авцсан. Тэгээд л ер нь явчихж исэн. Тэгэнгүүтлээ тэрний араас босох хамгийн том шалтгаан юу байсан гэхээр яг ковидын араас Монголоос хамгийн анх удаага анхны нислэг Пхукет рүү нисэж ирсэн. Яг ковидын араас нэг ч нислэг хийгээгүй байжгаад анхны нислэг Пхукет рүү тэр чартер дээр манайх 20 илүү 30 суудлыг арын хаалгадж авч ирсэн. Тэр үед ч олдохгүй шүү дээ. Анх удаага хүн болгон гарах гэж хахад нэг өртөө хоёр бацааны компанид юу өгөхгүй байхгүй, суудалт гэж өгөхгүй байхгүй, тийм олдохгүй. Тэрийг битээр ингэж хөөцөлдөж явсаар гад нэг 20-30 суудал олж аваад. Тэгээ 20-30 дээр чи ингээл хөөрхөн 7 хоног болгон 20, 7 хоног болгон 20 л явуулчихсан. Тэгээ ингэж явуулсаар гаал тэгэл тэрэн сүлдээ хөөрхөн 20-тлагдаад чартерт бид нар яаж явах хэвтэй гэдэг мэдлэгээ олж аваад. Тэгэл чартерийнхаа тоог нэмэл компаниудтайгаа танилцаал. Тэгээ одоо ингэж хэлэх муухай ч гэсэн. За тэгж хэлэхгүй. Тэгэл бодоо алгасан да. Тэгэл дийлхээ болсон да. Тэгээд манайхыг тэр 20 суудлыг өгсөн. Манайд тэр 20 суудлыг өгсөн компани захирал ихчийг бусад хүмүүс нь чамаас л болсон гэж хэлдэг. Тэр монополт алцсан аахгүй тий. Яг ингээ томорсон хэдэн ингээ нэг юм бацсан суугаад байна. Гэхдээ яг монопол бол бизнесийн зарчим л юм бэл. Одоо манайх бол яг Вьетнам дээр үнэхээр монопол. Угаасаа манайхаас өөр компани байхгүй. Вьетнам явъя гэвэл зөвхөн манайхтай харьцсан. Тий. Nice. Одоо тэгээ танах аль оронд байгаа юм бэ? Одоогийн байдлаар бол Вьетнамаа дийлэхгүй байна. Тэгээд нодлон Бали руу бол маах нисэх зөвшөөрлөг гаргуулад гэрээгээ игээд бүх юм авсан. Монголд анх удаага Бали руу шууд нислэг хийцэн байсан чинь тэр нэг юуны явцсан. Галтуул дэлбэрээд тэгээд тийш очих дээр чинь нэг галтуул дэлбэрсэн бүсээр зорчих хөстэй тусгай нисгэгч гэж байд юм байна.
тусгай онгоц гэж байт юм байна. Тэр нөхцлүүдийг нь Монгол хангаагүй учраас манай нөгөө нэстэг цуцлагдчихсэн. Тэрнээс гоё Балитэй байх байлаа. Гэтэл одоо энэ жилэл Бали ерөөсөй олдохгүй байна. Тэгээ яг бидэрт Бангкок байгаа. Вьетнамын бүх хотууд руу нисэж байгаа. Ихэнх хотууд руу Начан руу, Фукуок руу, Ханой руу гээд нисэж байгаа. За тэгэл ер нь гайгүй дээ. Тий. Одоо үзэж байгаа хүмүүс зүгээр жоохон сонирхолтой гэх юм бол одоо зүгээр яг танахаар явлаа гэвэл би яг юу expect хийх вэ? Юу expect хийх вэ? Яг одоо ингээд нэг би том дүн төлөөл тэгэл бүх юм цаана бэлэн үү? Эсвэл аль хэмжээнд таад маань яг ингээд багц үйлчлэгээ өгдөө. Наадах чи одоо айгуугай асуулт энэ зөө. Маш сайн асуулт байна. Одоо аялын компани гэхээр хүүхдийн төсөлд явж байгаа юм шигээр одоо хүртэл хүмүүс боддог аахгүй юу? Гэтэл одоо айгүй олон хувилбар байгаа л да. Жишээлбэл аялын компаниар явлаа гэж бодоход 3 хувилбар санал болгож болж байна. За яг аяллаар нь явъя гэж үзэх юм бол хоёртлынх нь онгоцны тикет хийзэг тий. За тэгээ буудлыг нь мэдээж оруулах. Тэгээд онгоцных нь буудлаас тосоод буудалд нь үргээд өдөөд өгчин гайд гаргаад өгнө өглөөний цайтай 3 өдөрт нь хөтөлбөр явчин ч гэдэг юм уу тий. Тэгээд дуртай үедээ манай гайдаас зөвлөгөө авчиж болно ч гэдэг юм. За ингээ фул пакэж ирнэ авч болж байна. Нөгөөт нь юу гэхээр зөвхөн онгоцны тийзээ авчих, буудлаа авчих тэгэл болоо. Өөрөө тийнд юугаа энэ биднэрт ямар ч хамаагүй байхгүй. Ийм. Тэгээ бас даатгал байгаа. Тэгээ дээр нь нэмээд онгоц буудлаас тосоод үдээд өгч. Нөгөө хөлбөрний үгээр зөвхөн тийзээ ав. Тийзээ л бусдаа өөрсдөө. Нэг өсөндөө airline-ийн үргийг гүйцэтгэж ийн гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр нөгөө аялын компаниар явна гэхээр заавал нэг юм баригдах хэрэгтэй гэдэг ойлголт одоо хүртэл хүмүүс байгаа л ялангуяа нэг 40-с дээш насныханд бол тийм бол одоо хүртэл байдаг. Энэ бол айл үжи хоцрогдсон зүйл байхгүй юу? Ер нь бол тий. Тий. Одоо багийн хэр том болсон байгаа юм санжаа. Ямар шүү хэмжээтэй баг байна те. Ер нь бол манайх их цомхон шүү дээ. Тий, айгүй цомхон. Хөтчүүд байгаа. За хөтчүүд байгаа. Тэг ер нь жоох юм тархацсан. Жохон олон газруудаар байгаа. Тий. Тэгэл одоо яг нэг манай байнгын гайдууд гэж нийлүүлэх юм бол нэг ойролцоогоор нэг 30 гаруй хүн бол байгаа. Тий. Тэгээд одоо тэндээс өөрсч идэг те бид нар хүнээ явуулахад тэр хүмүүс маань өөрсдөө аваад гайдыг ингээ явж идэг. Манайхаас цалинжаад явж идэг. Тий. Тиймэрхүү байдалтай явдаг. Улсуудад яг манай гайдууд байдаг. Яг бид нар жишээлбэл офис дотроо 10 сутаг. Тий. Нэг тэр хүний нөөц дээр нэг одоо толгуурлаад байдаг бизнесээс биш шүү те ер нь. За би буруу ярьж шүү. Мах шинэ салбар нээсэн сая. Тий. Visa Voyage Airplane гэдээ нээсэн байгаа. Тий. Тэр нь болохоор тэнд болохоор одоогийн байдлаар 4 сууж байгаа. Яг офис дээр бол 4 хүн байгаа юм байна. Тэр нь болохоор виза гаргаж өгдөг. Тикет бичиж өгдөг. Сургууль зоочилж өгдөг юм салбар нэгдэж байгаа. Тий. Тэгээ нэг өсөндөө одоо нэг тикет бичиж өгдөг одоо юу гэдэг лээ? Тий, тикет эйженси нэгдсэн гэсэн. Тэр нь болохоор яармаг дээр ямар юу лээ? Нэг газар байгаа. Нэрийг мартчих. Тэнд нэг шинэ салбар нэгдсэн байна. Одоо 3 дахь салбараа нээх гэж байгаа. 3 дахь салбар юу вэ гэхээр үйл хөдлөх зуучлал хийх юм. Үйл хөдлөх. Тий. Гадаадад. Тэгэхээр одоо манахаас тикетээ авчаад бид нар хаана байрлах вэ гэдэг асуулт бид нар дээр байнга ирдэг байхгүй. Тэгэхээр тэр асуудлыг маань шийдэж өгдөг тусдаа салбар нэгдэж байгаа. Тий. Буудлаас гадна апартментууд удаа хугацаагаар байрлах гэж байгаа хүмүүст бид нар апартментыг олж өгнө гэсэн үг. Хөрөнгө оруулалт бол биш юм уу те? Окей. Би бол шууд худалдаж аваад байр аваад тэр байранд нь таад Airbnb-ийн Монголоос аялж байгаа хүмүүс холбож өгдөг. Үгүй ер нь бол Airbnb-гээр биш. Бид нар өөрсдөө очиж бид нар одоо яг энэ хугацаанд жишээлбэл бараг 20-30 удаа юу гэж юм хийдэг аахгүй юу? Ийм сургалт гэж юм хийдэг аахгүй юу? Одоо Вьетнамаас бидрийг дуудаад за танай компани манай ийм буудлуудтай апартментуудаа танилцах юм сургалт гэдэг бидрийг дууддээ. Тэгэхээр бид нар одоо манай компаниас 3 юм уу 4 хүн яваад бүх буудлуудтайгаа бүх апартментуудтайгаа ингээд танилцах юм 7 хоног болтыг. Тэгээд тэдний чинь бүх юуг нь аавна. Контакт нь бид нар дээр ирнэ. За тэгээд тэр контактуудаа тэр хүмүүстэйгээ холбож өгдөг байхгүй.
Тий. А бид нар дээр мэдээж хямдхан үнээр нь. Бид нар өөрсдөө ашигтай. Биднээс захиалж байгаа хүнд ч ашигтай. За та жишээлбэл $100 буудал авах гэж байгаа бол цаад газар надад бол $50 өгнө. Би танд энэ дээр 75 болгоо $25 нэмээд өгчлөө. Танд ашигтай, надад ашигтай. Ийм байдлаар. Энийг бол нэг нуугаадах юм байна. Тэгээ одоо өөрөөсөө бас одоо ер нь бүр ингээд цогц үйлчлэгээ болох гэж штэ тэ нэг яснэ. Одоо буудлууд мэдээж мөнгө төлдөг байсан байгаа travel agency тий. Одоо бол өөрсдийн гэсэн одоо хамгийн гоё байршилтай байруудад ингээд та хэд маань өөрсдөө хөрөнгө оруулаад тий. Тэр газартай ингээд холбоо тогтоогоод өөрсдийн локейшнуудаа одоо санал болгоно гэсэн үг байхгүй тий. Одоо байр гэх юм уу тий. Гэхдээ яг өөрсдийн бол биш юм шиг шүү дээ. Зүгээр дунд нь зуучилж өгч байгаа юм шиг тий. Өгдөг байр. Зөв. Ааха. Сонирхолтой. Байр худалдаж авахаар үйл яа дээ. Та эдгээр тийм юу гэдэг вэ? Байр худалдаж авах нь бидний хувьд тийм оновчтой сонголт биш л дээ. Таад маань өөрсдөө биш. Одоо амар хүмүүс Таиланд руу байр худалдаж аваад байгаа гэж яадаг шүү дээ. Тэрийг жишээлбэл таад яг ингээд холбож өгөөд худалдаж авахуулаад тэрийг нь тэнгуүтээ та зөрүүлж түрээслээд өөрсдөө явж байгаа хүмүүсийг оруулдаг ч юм уу. Тийм үү? Чи сандаг санаа юм тий. Наадах чи кармалч. Тэр бас өөр салбар тэгэл дахиад юу бах тий. Бодож байгаагүй. Бодож байгаа. Бид нар бол яхаа зүгээр яхаа Вьетнамд ч юм уу өөрсдөө байхаа. Монгол резорт бол бас барьж болж байгаа. Бүрэн боломжтой. Монголоос илүү хямд төсөр босно. Бата нэг тийм хийдсэн шүү дээ. Таиландд үлээ. Резорт биш нэг юм. Тэр нөө Копанган дээр хийж байгаа. Тэр юу л та. Тэр чинь зүгээр Монгол гэрээр хийж байгаа нэг тийм баа. Тэр гэхдээ зөвхөн монголчуудаа хүлээж авдаг. Арай нэг жоохон өөр. Арай сүнс өдөр тал руу гатарч. Юу одоо жоохон юунаас бол яг ийм аялал жуулчлалын сектор руу гоё юмнууд асуу гэж бодод. Миний зүгээр бодлоор зөндөө хүмүүс энэ дээр яриад байдаг. Зээл аваад машин оноодох гэдэг гэл яриад байдаг шүү дээ. Аялал дээр санджаа яг юу гэж боддог. Зээл аваад үйлчлэгээгөө. Зээл аваад аялаад байгаа шүү дээ. Тэ хүмүүс байхгүй мөнгөөр аялаад байгаа гэдэг тий. Нийтлээ ингээ харахаар зөвч юм шиг. Нөгөөдлийн харахаар одоо байхгүй мөнгөөр юугаа гэд аялаад байгаа нэг юм хоёр өнцөг байгаа шүү дээ. Тэн дээр яг санджаа юу гэж боддог. Бизнес талаас харуул угаасаа л дэмжин шүү дээ тий. Гэтэ яг хувь хүнийхээ хувьд Зээл аваад аялаад байгаа хүн яаж зээл авч аялж чинь жишээлбэл. Шууд цалингийн зээл аваад тэргүүрээ шууд аяллаа аваад тэг ингээд бүтэн жил 2 жил тэр төлөө явчихад байгаа байхгүй зарим хүмүүс миний харж ирснээр тэр яг зөв гэж бодож байна. Эсвэл мөнгөтэй одоо бэлэн мөнгөтэй болоод тэргүүрээ аялсан дээр гэж үзгөө. Бэлэн мөнгөтэй болоод тэргүүрээ аялыг гэвэл юу баг аялахгүй шүү дээ. Тимстэй. Яг ингэж хэлхий жоохон өрөөсгөлч гэсэндээ зүгээр аялах үеэ хүлээн гэдэг бол жоохон утгагүй санагдаад байдаг байхгүй юу. Миний хувьд л тэгж боддtiin. Зүгээр л ер нь бол хүн нэг жилдээ нэг гадаг шаахгүй бол жоохон харамсалтай. Би энэ өөрийнхөө хийж байгаа бизнесийг надад амар гоё энерги өгдөг гэж боддtiin. Тэгэхээр хизээч гэр бүлээрээ найз нөхдөөрөө аялж байгаа хүмүүс тэнд ч bad experience-тэй бараг л ирдэггүй байхгүй. Өвлийн үтнээр аялж байгаа хүмүүс бол халуун оронд ч сайхан л байж байгаа тэр. Гой зүйлийг мэдрээ сайхан найз нөхдөөрөө шоуд зингдгэн зингээд гэр бүлтэйгээ сайхан байхан байгаа. Гоё штэ тэр чинь яаж ч утсан тэнд ч ер нь бол bad experience болох асар бага магадaltaй байхгүй. Одоо Таиланд ч юм уу Вьетнам явчаад бас томоохон явлаа гэж бол нэг ярьдгүй штэ тий. Тэгж бодохоор нэг бодлын нэгт айгүй гоё энергитэй. Хоёрдугаарт бид нар айгүй гоё дурсамж бүтээгээд байгаа тэнд чад. Найз нөхдөр тэнд чад гоё байх бол амар гоё дурсамж тэр хэдэн жил ярьдаг байлээ тий. Зөндөө гоё паян гарна. Тэрэн шиг бид нар амар гоё дурсамж зарж ийн гэж боддtiin. Цэвэр гаар зарж ийн гэж боддtiin тий. Тэгээ бид нар амар гоё энерги зарж ийн гэж боддог. Тэгэхээр одоо юу гэдэг юм бэ? Хүн нэг яаж одоо бизнесээс ашиг олох нь хүнд амар чухал байдаг болно. Тэгээ надаа миний хувьд бол яг миний олж байгаа бизнесээс олж байгаа орлого бол амар гоё энергитэй учраас гоё өсөн дэвчээд байгаа юм болов уу гэж би хувьдаа бодоод идэв. Тийм учраас нэг ийм дурсамж худалдаж авахын төлөө бол зээл авахгүй байна гэдэг бол хайр. Бид нар адилхан л 70 жил 80 жил наслаа л тэгэл угаасаа хороогийн мөнгөсийг үзэн штэ. Энэ оронд чи 70 аялцсан байгаад тэгэнгүүтлээ мөнгөгүй байх уу? Альсгүй бол би энэ 700 сая төгрөг цуглуулснаа 7хан аялсан байх уу гэж бодох юм бол тэр чи амар тусдаа ойлголт болчих шүү дээ миний бодлоор. Тэгэл аваад ер нь аялал
гэдэг дээрээ илүү. Харин мэдээж хүн үний тий. Ситуац л аягаа сайн бодсон баг тий. Би над шиг нэг юм байнга аялах туфтаа хүний хувьд бол миний өнцөг бол арай өөрөө. Nice. Хүн аялахгүй байж байгаад өгчүүл хайрна шүү дээ. Тэ. Одоо Аз руу миний ойлгосноор таад маань Аз руу илүү яг чиглээд яваад байгаа гэж байна. Хэрвээ би ингэж маргааш аялах хэрэгжижсэн бол Санжаагийн яг нэг юм money өстө харамсгаргүй аялал энэ байна гэвэл ямар аялал байх вэ? Харамсгаргүй аялал. Тий. Одоо нөгөө орон морноор ингээ холбоод миний ойлгосон Санжаа. Тий. Destination гэхдээ ганцхан биш. Үн чи яасан амар. Би өмнө нь бол жишээлбэл надаас сумлоо оста Балич гоё тэрч гоё гэл ингээд хэлчихсэн. Одоо бол миний харж байгаа өнцөг арай жоохон өөрчлөгдсөн. Одоо бол газар болгон өөр өөрсдийн гэсэн тийм юутай юм байлээ. Амин сүнстэй юм байлээ. Тэгэхээр тэрийг нь яг гоё мэдэрч чадвал бүх газар гоё. Ямар ч газар гоё. Одоо жишээлбэл те нэг гар Монголоор ирж аялангуутлаа Монгол стал алрын улс байсан энэ гэж хэлэх юм бол бид нар үүсэх нэстэй. Үгүй шүү дээ чи мэдгүй юм байж яагаад гэж байгаа. Манай улс чинь ийм гоё амин сүнстэй, ийм гоё, ийм улс шүү дээ. Тэгээ бид нар нутгаа өмөрнө шүү дээ. Тэрэн шиг яг нөө аял гэдгийг ойлгоцсон цагт хүн тэр улс болгоны тэр амин сүнс амар гоё юм байлээ. Хүмүүсийн харилцаа, соёл өөр юу гэдэг те. Над муухай гэж бодож ирсэн улс байгаа. Гэхдээ тэр улс муухай биш л байсан байгаа байхгүй одоо бодох нэ. Би л тэгж бодоод байгаа. Тийм учраас зүгээр хүн яг тухайн үед юу мэдэрч хаашаа аялахыг хүсэж чинь тийшээгээ л яв. Тэр угаасаа чамайг дуудаж байна л гэсэн. Чиний хувь тавилан тийшээ байна л гэсэн. Тэгэхээр заавал тийшээ яв гэж би бол хэлэхгүй. Би одоо жишээлбэл та нар заавал Вьетнамыг гэж хэлэхгүй. Вьетнам яагаад зүгээр монголчууд ингэж яваад байна гэхээр Вьетнам өөрөө дэлхийд дахинаа одоо үнэхээр од болж байгаа газар. Дэлхийд дахинаа. Одоо бүр тэр доор байсан ус одоо дөрөвт явж шүү дээ. Аялж уулчлаарай. Би юугаа жоохон өөрчилчихэд бол мэдээж destination бол амар гоё баг. Гэхдээ за надад жишээл 7 сая төгрөг өгнө. Тэгэх юм бол best value гаргах ганцхан destination биш би маршрут. Миний ойлгосноор Санжаа ингээ Азийн нилээх орноор очиод бүр амьдрах дээр амьдраад ингээ явсан. Тэгэхээр яг ийм 7 сая төгрөг надад өнөөдөр байна. Эсвэл зээл авчия. За тэгвэл би гараад хаашаа яваад ирэхэд яг ингээ зарцуулсан мөнгөнд хамгийн best value-г авна гэж үздэг. Тэгвэл чиний сонирхол юу вэ? Хинтээ явах вэ? Backpacking гэдэг үзчихээ. Ганцаараа соло шууд. Backpacking соло. Тэгээ 7 сая төгрөг нь хэд хоног явах вэ? За 10 хоног. Баг уу? 10 багтах уу? Backpacking хийзээ. Сонирхол чи юу вэ? Outdoor. Гадаад аялах юм да. Гэтэ outdoor аялал тий. Тий. Явна гэж үзэх юм байна те. $7 сая гэхээр Балид бол арай багтаад байна л да. Жохон нэмчил би бол Бали гэж хэлмээр байна. За Таиланд л яв та. Ганцаараа явах гэж байгаа л тий. Үнэхээр гэр бүлтэй явах гэж байгаа бол Таиланд бол хэрэггүй. Ганцаараа явах гэж байгаа бол Таиланд гоё шүү дээ. Таиланд явж исэн биз дээ тий. Тий. Тэгвэл Таиланд гоё шүү дээ. Таиландын experience бол Таиландаараа тойрох уу те. Нэг юм уу байхгүй. Би бол одоо бодохдоо нэг юм Камбож яг тэнд очиод үзчих. Тэндээсээ тэргээр яваад нэг тэнд очиод гээд ингээд нэг юм одоо Европ руу жишээл нэг очивчлаа гэж баг бүгдийг үзээд иргээл тэгдэж шүү дээ. Тэр шиг Аз тийм байх болол шүү дээ. Одоо Монгол жишээлэл нэг юм юу штэ Аранга цэнхрээ одоо жуулчны нэг юм бүр юу гэдэг штэ Аранга. тэгж олон орноор явах гэдэг юм уу те? Destination биш бүр яг юм маршрутаараа үзвэл гэж болно. Сая би явчаад ирсэн шүү дээ. Одоо миний влогод гарах байх. За эндээс яаж иж байгаа Бангкок орчих. Бангкокод явах болно. Тэ ачиж байгаад очих. Хятад метаар дамжин уу, хаагуур дамжин уу те. Бангкок бол монголчуудын хувьд л очиж сурсан амархан улс байгаа. Бангкок орчих. Бангкокоос Паттайя орчих. Бангкокоо үзчихлээ. Паттайя очиод үзчихлээ. Паттайя чинь гоё далайн иргэн мэрэгтэй байгаа те. Паттайя руу нэг монгол мөнгөөр 100,000 200,000 төгрөгөөр таксидаад нэг 2-3 цаг тохиод орчихно. За тэгэнгүүтлээ Паттайягаас Камбожийн цаашаа Сiem Reap гэдэг хот байгаа. Анкор-Ваттай. Анкор-Ватыг мэдхөө. 1100-д баригдсан юм чулуу хот байгаа шүү дээ. Одоо дэлхийн хамгийн том өв соёлуудын нэг гэдэг. Тийшээ би дөнгөж сая автобусаар явах 2 маяр дамжаад ингээд газрын илмэл гараад ингээд явхад хүний 100,000 төгрөг бол. Тэ. Хүний 100,000 төгрөг бол. Тэгээ Камбож орчихтэй. Камбожоос цаашаас юу ч орсон бол. Тэг ингээд явчих юм бол тэр нэг ингээд зардал нь
айгүй баг зардаар мөртлөө ингээд Азаар ингээд айгүй гоо зовд явах боломжтой. Тэгвэл туулах зам нь бол бас чанга штэ. Тий. Одоо жишээлбэл миний яриад байгаа Паттайягаас тэр Камбож руу явхад чинь 20 хэдэн цаг бол сайхан хэцүүхэн л явна штэ. Ер нь бол. Богоо биш. Автобусаар явна. Автобустай нэг хөгийн автобусаар л явна штэ. Ер нь хэр одоо аюулгүй талаас хэр болсон бэ? Аль орноос хол баймаа гэсэн юм байна уу? Ер нь жоохон Малайз бол жоохон аюултай, Филиппин бас аюултай. Камбожс айгу тий. Камбож ивгүй. Сүүлийн үед ер нь ивгүй. Камбожд ч сүүлийн үед бол бүр л их ивгүй шүү дээ. Непал сая ивгүйдчихлээ тий. Санжаа яг тэр үеэр өснө үү? Үгүй яг сарын өмнө тэрнээс ч юм. Одоо л ивгүй болсон баг тий. Тэгээ Санжаагийн бас гой point юу хүмүүст эерэг энерги зарж одоо мөнгө олдог тий. Тэгээд буцаагаад эерэг одоо юу гэдэг одоо арх марх зарснаас илүүтэйгээр тий аз жаргал зарж байгаа бизнес гэдэг нь бас айгүй гоё. Мэдээж бизнес эхлүүлэхэд одоо партнершип амар чухал тий. Чи сайн хамгийн түрүүнд найзтайгаа нийлэл эхлүүлсэн гэж байна тий. Тэр найзтайгаа бас ягаад тэр найзаа сонгож хоёулаа энийг хийх үү гэж одоо тэр олуулаа байсан байлгүй тий. Тэр энэ ер нь анхны бизнес эхлүүлэхэд нөлөөлөл партнершипийн нөлөө хэр их хүчтэй байсан бэ? Партнершипийн нөлөө бол бурхнаас өгсөн бэлэг гэдэг шүү дээ би бол. Тэгээ шинэ бизнес эхэлж байгаа хүмүүст бол маш чухал багт. Ер нь бол аимшигтэй чухал. Би одоо ингээд надаас ингээ яагаад ч юм хүмүүс ингээд одоо 20 морьтой хүүхдүүд ирэл би яхаа ийм бизнес эхлүүлэх гэж байгаа анхүү тийхүү гэл айгүй их юм ярьдیں۔ Би бол нэг л юм хэлээ да. Яхаа чи ганцаараа бол хурдан явна, олоолаа явал хол явна гэдэг ба тий. Тэгэхээр чи хол ямаар байгаа бол сайн партнершип л бол чи амар сайн хамтрагчтай байх юм бол бүх зүйл болно. Чи тийм учраас маш сайн партнертай л бай гэдэг. Маа партнершипийг болохоор боролтой гэдэг. Боролтой бол битээр бол хин хиндэ бурхтаас өгсөн бэлэгнүүд гэдэг байгаа байхгүй. Битээр маш сайн ойлголцдог. Тэгээд мэдээж муудалцах үедээ муудалцдаг. Гэхдээ битээрийн зорилго тэр хол байгааг битээр хоёлаа мэддэг учраас тэрнийхээ төлөө яг нэгнийгаа ингээд дутуугаа нөхөө явчихдаг учраас энэ бол маш чухал. Тэгээ ер нь ингээд ялангуяа Монголд ингээд явж байгаа бизнесүүдийг харах нэ партнер маш сайн партнертай бизнесүүд бас айгүй хол сайн явд юм билээ. Тэгэл яг ихнээс нь баг зэрэгээр ойлгож эхэлж л. Гэтэ маш одоо нэг хурц 10 жил гэдэг чинь их урт юм шиг хэрнээ бас болохгүй л тэнч дөнгөж эхэлж байгаа л компани гэсэн үг шүү дээ. цаг хугацаа айн хурдан байгаа шүү дээ. Эргээд харахад. Тэгэд Санжаагийн борлоодсэн чамайг нэг характер чинь хараад хамт бизнес эхлүүлэе гэж итгэлтэй шийдсэн баг. Чи борлоогийн хувьд одоо тэр партнертаа яг ямар характерыг хараад итгээд санал тавьсан юм те? Юу н партнершиптэй юуг нь илүү харсан л гэх гээд байна. Хараагүй бид зүгээр хамт сайхан юу яаж байгаа л. Гэтэл тэр нэг юм байгаа л та. Зүгээр ингээд найздаа шууд за хоёлаа ингээд одоо хажууд байсан найздаа гэхгүй л бах. Чи аль хэдийн тэр боролдоод итгэдэг итгэл ч юм уу те тэр нэг хүн зүйл. Аа байсан аахгүй юу? Бүх юм хийдэг байсан аахгүй тэр. Маа зэ байсан. Бүх буудлыг захиалж өгдөг. Бүх аяллаа маршрутыг гаргадаг. Тэгэл бид нар бол баг аяллаа компанитай юм шиг л нөхрийг дагаа явж идэг гэсэн аахгүй юу? Тэнгүүд нөхөр бол тухайн үедээ бинөөсөөс ашгаа гаргаа явж идэг гэсэн байгаа аахгүй юу? Тий. Тий. Тэрийг бид нар тухайн үедээ мэддэг л байсан. Тэг хамаагүй ч бас тэгж болно шүү дээ, тий. Тэгээд тэгж байгаа л би болохоор ер нь хоёлаа ингэж хийж болох юм биш үү гэдэг юм зүгээр сайхан яриад сууж байхдаа хэлсэн. Тэгэл болсон. Тэгэл болох юм болчтой юм билээ. Тий одоо ер нь би илүү төрөлцсөн бизнес байгаа даа шүү дээ. Одоо аялал, одоо илүү подкаст, entertainment гэдэг рүү ормоор байна. За одоо Санжаас подкаст room гэдэг подкаст манаас ер нь Монголын топ 3 5 подкастын нэг болцсон байна гэсэн мэдээлэлээ. Би бол нэг л гэж боддоо шүү. Би өөрөө л гэж боддоо шүү. Тийм үү. Тэгээд энэхүү подкаст маань одоо ер нь бас за мэдээж ямар зорилготой хийгдсэн бол хэдүүлээ ярьчлаа ч тийм анх маркетингийн зорилгоор ашиглая гэжсэн бол одоо илүү бүр бизнес тал руу ороод ирлээ. Ер нь яг орлогын их үүсвэрүүд маань яаж бүрдэж байна Санжаагийн хувьд. За Airplane хэдэн үе эзэлж байгаа. Санжаас подкаст хэдэн үе эзэлж байгаа. Гэх мэтчлэн ярил. Тийм. Компани нийт үйл ажиллагааг 100% гэж авч үзэх юм бол подкаст бол ойролцоогоор нэг 5% л эзэлж байгаа. Тий. Ер нь бол маш бага хувийг эзэлж байгаа. Яг манай үндсэн үйл ажиллагаа бол яг аялын компани дээр төвлөрдөг.
Тийм байгаа. Тий. Тэгээ яг би өөрөө бодож байгаа ч юу аах вэ? Одоо ингээд яг бидэртээ подкаст гэдэг зүйл бас дөнгөж гарч ирээд Монголд яг хүмүүс үзээд нэг удаагүй байна л да. 2 жил болох ч нөө яг гэж. Тэгээ бодоход маах нийт нэг 90 дугаар хийсэн. Бүх үзэлтүүдээ ингээд нэмэх юм бол маахт ялч хүнийг тавьж байгаа хаа. Тоон дүнгээр угаасаа нэг тавьж байгаа гэж би өвдөө бодож чинь 90 дугаар гарсан байгаа л да. Ирч одоо жил гараа 7 хоногны. Тэгээ бодохоор ер нь бол яг нөгөө тоон нийлбэр дүнгээрээ үзэлтээрээ бол тавтагдсан тоомоогоор нийлээд Instagram, Facebook-ийнх нь reel милүүд нийлээд маагч нэг 140 30 сая явуулжсэн баг шүү. Тий. Тэгэхээр яг нөгөө тоо харуулна гэдэг шиг яалтчгүй бас маах нэг тавьж байгаа хаа. Тэгээ өөрөө бас санжаа нэг айгу дуртай учраас хийж байгаа гэж ойлгож болох уу? Тий, энэ чинь нэг би анх нэг саксны подкаст байсан шүү дээ. Тий. 3 дугаарын 2 сакс агаад нэгэн дээр нь ингээд өөр хүмүүс оруулаад явжий гэсэн. Тэсэн чи одоо нэг саксны подкастууд бүр хаасаагүй болчлоо. Тэгээ одоо ер нь яг саксыг оруулдаг, хөлбөмбөг оруулдаг байлаа. Маш олон төрлийн нэг спорт техникийг оруулдаг байсан шүү дээ. Тэгээ сүүлдээ хамаагүй болчлоо л доо. Одоо тэгээ сүүлдээ нэг сүнс өдөр их ярьдаг боллоо. Тэрүүгээр ч тий. Тэгээ аль болох нэг хүнд хэрэгтэй мэдээлэл хүргэхийн сүүл хүртэлтэй хэмжээ чухал уу гэдгийг чи мэдж яах шиг тий. Гэх мэдчлээ ингээл аль болох сонирхолтой хүмүүст өгөөчтэй заримдаа бол тэгтээ бас өгөөжгүйч дугаарууд байгаа. Тий. Би ер нь бол нэг тэгж боддیں۔ Нэг учиргүй хүнд гой хантай байлгал гэж боддیں۔ Подкаста. Би өөрөө нэг юм подкастнаас хантай санагдаад. Тэгээ яг нэг юм гой сүнстэй дугаарууд байна. Сүнсгүй дугаарууд ч байна. Тэгээ одоо нэг 90 дугаарын турш бүгдээрээ оновчтой байсан гэж бас хэлж чадахгүй. Одоо юун дээр подкаст за яг мэдээж подкаст нь компанийн нэг 5% орлого юм байна. Тэгтэл бас нэлээд гайгүй орлого таад манай одоо босгоод байгаа гэж харсан. За спонсоршипуд мэдээж байгаа. Тэгтээ monetize дээр таад нэг санжаа нэг төвчгөн яриад байгаа шүү дээ. Хүмүүст яг яаж явдیں۔ Тэ monetize хийнэ гэдэг нь яг яатай. Одоо бид ч гэсэн channel monetize хийгээд ингээд болчихж байгаа байхгүй. Тэнгүүд зарим хүмүүст бол энэ ингээд амар хэцүү. Яаж ингээд би амар их views-тэй мөртлөө мөнгө олохгүй байна гэж ярьж байгаа шүү дээ. Яг нь мэддэг хүмүүс нь бас мэдж байгаа. Гэтэ яг манай үзэгчдэд нэг тийм жижигхэн Хүмүүс одоо бол Grammy-г ах шиг чамиг чиг YouTube хийгээд би даалж чадна гэдэг байгаа байхгүй. Тэгвэл би одоо шууд бодит дээр харуулж байна. Одоо маа дээр чи маш сайн үзэлтэй подкаст байна. Саксны одоо бас Kardashian гэдэг айгүй сайн үзэлтэй контент байна. Дээр нэмээ сая маа Everest-ийг бас хүмүүс маш их сайн үзлээ. Ингээд ийм асар өндөр зардалтай маш их хүн хүч хөдөлмөр орсон юм хийгээд сард YouTube-ээрээ 2450. Энэ сарын 2450 энэ сайн даа шүү. $2450 гэж ойролцоогоор 8 сая. Агитл сарын. Агитл эн чинь хойно бид нар ямар их ажил хийж байгаа вэ? Бид Эверест рүү хүртэл дахиж яваад байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ бодохоор бол те энэ их зардлыг гаргаж хийж байгаа контентуудын ард YouTube чамд үсрээл $2000 л үсрээл. Тийм учраас ер нь бол дан YouTube-ээс ингээд орлогожоод ингээд цаашаа явна гэж бодож байгаа хүүхдүүд байх юм бол те наад чинь тийм хэцүү шүү. Тийм амар биш шүү. Гэтэ энэ 2400 орж иртлээ эн чинь бас маш удажиж орж ирж байгаа шүү. Тэгэл энэ чинь $200-300 эхэлж байгаа шүү. Тэгэл ингээд багуугаар ингэж мэрсээр байгаа л нэг өдөрийтэй болж байгаа байхгүй тий. Тэгээ эн чинь хойно зөвхөн манай продакшн дээр гэдэг ямар олон хүмүүсийг бид нар цалинжуулж байгаа байлаа гэж бодохоор ер нь бол яг YouTube monetized бол итгэх болж яг өрөөсгөл ойлголт. Хэдэн үзэлтээс 2400 орчиж байгаа. Нийт үзэлт нь сарын багцаа одоо сая маяг хүрж иж үү? Сая арай өрөхгүй байна. Сая арай өрөхгүй тий. Тийм 6-700 мянга хүрж байгаа хаа. Тийм. Юун дээр зүгээр шинээр нэг юм YouTube-ийн channel нэгээд одоо сая хүүхдүүд ингээ харж ивэл зүү шүү гэдэг. Тэрэн дээр яг бодтой одоо болох модель нь юу вэ? YouTube эхлүүллээ. Одоо нэг хүүхд за 18-тай, за 20-тай ажил сургуулаа болчихъя гэд бодож байгаа ч юм. Тийм хүүхд байл яг модель нь юу ах вэ? Ингэж болно л да. Яг энэ одоо манайхыг үзэж байгаа хүмүүсийн 90% нэлээ 94-5% Монголоос үзээд үлдсэн нэг 5-6% гаднаас үзээд байгаа. Австрали, Шинэ Зеланд, Америк, Солонгос гэдэг улсуудаас л үзэж байгаа хүмүүсээс энэ мөнгө зууларж байгаа.
Зөвхөн гаднаас үзэж байгаа хүмүүсээс цугларч байгаа энэ бол Монголын тэр 94 тэд нар чинь бүр 0 шүү дээ. Нэг ч monetize байхгүй гэсэн. Монголоос үзэж байгаа хүмүүс YouTube мөнгө төлдөггүй. Угаасаа бид нар дээр AdSense гарч ирдэггүй шүү дээ. Тэ? Гэтэ спонсоршипээр явна тий. Тийм болохоор sponsorship-ээс л босгоноос яг Google-ээс AdSense-ээс авах гэх юм бол зөвхөн гадаад байгаа үзэгчдэд зориулсан контент хийх юм бол магадгүй үзэж магадгүй. Гэхдээ тэднийг үздэг болохын тулд танд цаг хугацаа хэрэгтэй, туршлага хэрэгтэй. Тэгээд одоо юу гэх юм байгаа бас авьяас хэрэгтэй гэх мэтчлээ. Тийм л байгаа хта гэж би бодчих. Тийм учраас хэцүү дээ, ер нь хэцүү шүү дээ. Одоо подкастын дараагийн юм юу гэж харж байна? Бидэд бас яриад байгаа байхгүй ингээл хүмүүстэй подкаст ингээд нэг гоёалаа тий. Гэтэ ингээд нэг яаж дуусах гэдэг нь мэдэгдээд байгаа байхгүй тий. Одоо би өөрөө хэдэн подкаст 7 хоногт үздэг байсан бэ гэж хаад одоо ингээ харахаар миний тоо буурж байгаа нь надад мэдэгдээд байгаа. Тэгэхээр what's next гэдэг дээр санжээ юу гэж бодож байна? Та хоёр хөвчөж байна. Би наад чинь та хоёроос асуусан байна. Би наадхан дээр ч одоо яг гарчлаа л байж байгаа. Одоо ер нь юу хийх хэвтэй болоо гэж бодоол. Бол тууштай байдал юм байлээ. Дахиад өргөжлүүлэл хийгээд байх хэрэгтэй юм байлээ. Яагаад гэвэл өөрөө би одоо нэг Diary of a CEO гэдэг подкаст байдаг шүү дээ. Одоо Modern Wisdom ч гэдэг юм уу одоо яг энэ ярьцлагын тип нэ. Тэрд бол тэгээд одоо баг 10-15 жил хийж байгаа. Тэгэл өргөжлүүлэл ерөөсөө төрөлжүүлэл яваад байт юм байлээ. Подкастын чиглэлийг контент. Гэхдээ яг төрөлжүүлэхдээ өөрийнхөө одоо сонирхолтой чиглэлээр тэгээд хамгийн гол нь тууштай байдал гэдэг байгаа байхгүй. Тэгэл яг төрөлжүүлэл тууштай байдал яваалах хэрэгтэй юм байлээ. Тэгээд одоо шууд за подкаст дууслаа гэд санджаал хаяхгүй шүү дээ мэдээж. Энийг ямар нэгэн байдлаар өөрчлөлтөө л явах байх. Моделийг өөрчлөлтөх ч юм уу тийм байдлаар хийдэг юм билээ. Тэг би бол модель подкаст явна. Тийм явна. Хамгийн гол нь тэргээ тууштай байдал өөрийнхөө юм specialized буюу яг юм нарийн чиглэлүүдээр дагнаж. Тэгвэл энэ ярилцлагын төрөл бүр явсаар хагаад хитэн подкаст гэж бодоод байгаа байхгүй юу? Чи нөгөө нэг юм зүгээр л нэг ч үг гээхгүй өөрхөө зүгээр үзэл бодлыг ярьж гин гэсэн үг шүү дээ. Чи нэвтрүүлэг биш байгаа байхгүй тий. Яаж ийн ингүүл тэгсэн ч яах вэ? Ингүүл тэгсэн ч яах вэ гээл тий. Ингээл яг үзэл бодол яваад байгаа. Тэрийг сонсож болоод байгаа тий. Нэвтрүүлэг чинь маш л өөр байгаа даа шүү дээ. Анх бол ингээ уран сайхны байлгаад хүмүүст үзүүлэг гоё байлгаад таалагдуулах гээд байгаа. Гэтэл подкаст бол хүн таалагдах халбгүй байхгүй. Подкастыг үзэх хүн муулчж болно шүү дээ. Энэ ямар тэнэг биз даа гэлтэй. Тийм болохоор хүний сайн талыг харуулж байгаа, муу талыг харуулж байгаа учраас тухайн үедээ хайп болж байгаа хүний үзэл бодол ямар байгааг подкастаар дамжуулна гэдэг нь хамгийн тийм айтайхан зүйл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хайп болж байгаа хүний үзэл бодлыг үзүүлэх зүйл бол подкаст байсаар л байх гэж байна. Подкастаас ч ихсэндээ буцаад өгсөх хаа. XM Broker 15 жилийн охин хүрээнд хэрэглэгчдийн арилжаанд нь шаардлагатай бүхий зүйлсийг шингээж, experience-ийг нь илүү тухтай болгон хөгжүүлсэн цаашин интерфейсийг танилцууллаа. Бүгдийг нэг дороос. Description хэсэгт байх холбоосоор ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Надад ч гэсэн гэхдээ одоо reality show сая ярьжтэй ингээд явж чад ингээд унтсан те. Тэг подкаст сая яг ингээд явах байхаа гэж минийх бол мэдээж одоо шил Joe Rogan бол явж л байх байх. Гэхдээ одоо ингээд энэ их явж байгаа подкаст дотроос шүүхтэл ингээд хаягдахад Монгол ялангуяа подкаст л ингээд унах юм шиг санагдаад. Тэ. Бас тэгж бодож. Одоо юг би харж ирсэн байхгүй нөө Санжаас хөтөлтөс Urban Talk. Urban Talk анхны хэд бол бүр ингээд амар үздэг байсан. Өө ямар гоё ингээд. Тэг ингээд яалтчгүй ингээд явж байгаа л унж байгаа байхгүй тий. Тэнд бол яг л ялгаагүй сэдвүүд дандаа өөрчлөгдөжсэн, дандаа өөр хүмүүс орж исэн. Гэтэ ингээд нэг юм ингээд дип хийгээд яг хөө гэтэ бимбаг ярьж байгаа магадгүй унжаад одоо сая дахиад нэг жил завчирсан юм уу тэр ч одоо 2 жил ч юм. Тэгж буцаа гарч исэн чи үзэлт нь сайжирч илвэлээ л дээ. Тэгтэл нэг юм подкаст дип хийх юм шиг. Сая санжаа бол бүр 150 дээр. Зүгээр 250 дээр ч юм уу тий. Зөксөний чанаа. Тэгэнгүүтээ зүгээр миний харж ирснээр ийм шорт мөртлөө, богинохон мөртлөө ийм хоорондоо өрсөлдсөн ийм инфлюенсеруудын контент л одоо хамгийн сайн явна гэж. Одоо санжийн тэр саксны юу хэр явсан? Саксны нөгөө контентээс шүү дээ. Инфлюенсеруудыг оруулж ирээд хамтаад бол тэр хэр явсан бэ? Хүсэж исэн хэмжээнд нь явсан уу? Нөгөө нэг хүн амир сакс чигээд ээжсэн үү дээр үү?
Тэр одоо ч явна шүү дээ. Өвшүүлээгүй л болохоос гэж байна. Айгу хэцүүлтэй хамгийн гол нь тэр нэм зүгээр нэг үргэлжлүүлэх бас боломжгүй юм байлээ. Тэр амар ажилтай байсан учраас жоох хэцүү. Тэгээд яг би бол ерөн зүгээр баг болигээл жоох залхуурал бол. Тий ажил. Уг нь юу нас байсан уу те? Тэгээд одоо нөгөө маа хоёр дүү дөөдөө угнаа гэд хоёр дүү Кардашин нэгэд хоёр дүү сайн үргэлжлүүлэх гэж үзсэн. Бас явчихад байл. Үнэхээр тэр тийм жоох нүсрэлтэй. Тэр заалыг чи ингээл тэр чигтэн тохируулж байгаа байхгүй ингээл хитэн тэлтэн бөм ингээд хоолстаар зохион байгуулж байгаа юм шиг юм болж байгаа ш туг мөг тавиал ингээл тэгэл тэр заалж тэрэлсэж байгаа хүмүүс дуудаал зураг авалтаа ингээл нөгөө хэд нь гүүгээл цаг хараад хэцүү гэх ажилтай 7 хоног болгоо ихт болчих хэцүү. Санжаа өөрөө сэтгүүлч мэрэгчлээ тий. Тийм. Үгүй тийш гэж одоо яг тэр чиглэлээр хамгийн сайн гоё ингээд авч явж байгаа юм шүү. Төрөлжүүлээд би л яг тэгж хардаг байхгүй. Тэгээд одоо сэтгүүлчид өөрсдөө одоо зөндөө сэтгүүлчээр төгссөн мэрэгчлэгтүүд байгаа. Тэднээс ч гэсэн одоо өөрсдийн гэсэн одоо financial freedom за одоо мөнгө санхүү илүү олох суугуудл бүгдээрээ хайж байгаа. Тэгэхэд Санжаа өөрийнхөө яг тэр зүгтээ өөр жимүүд гаргаад ингээд яг тэр зүгтээ явж байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Сэтгүүлчсэн одоо тэгэл яг подкаст бол сэтгүүлчийн нэг байх ёстой скиллүүдээ нэг шүү дээ. Тэрийг хийж явж байгаа. Тэгээс одоо энэ гой модулуудыг ухсарахад мэдээж Санжаа өөрөө толгойлоо гэж бүх юма бодоод өөрөө ганцаараа хийгээд байгаагүй байлгүй дээ. Нөлөөсөн хүмүүс хэрэг байсан бэ? Менторуд гэж байд юм уу? Гэр бүлийнхэн хэр нөлөөлөв те? Тийм нөлөөлсөн хүмүүс ямар шиг хүмүүс вэ? Нөлөөлсөн хүмүүс. Тэгээд нөлөөлсөн хүмүүс гэхээс илүү би өөрөө нэг сэтгүүлч гэж бас бодохгүй байна. Тэгтээ яг наваа тэгж бодож байгаад баярлалаа. Би бол нэг тэгж бодохгүй. Подкастыг сэтгүүлч хөтэлдэг гэдгийг ч би бас нэг тэрнтэй ч санал нийлэхгүй. Подкастын хөтлөгч гэдэг зүгээр үзэл бодлоо хуваалцдаг хүн байна. Тэгээ одоо жишээл гурлаа аялал жуулчлалыг өөр өөрсдийн өнцгөр харж байгаа шиг. Тэгээ бүгд өөр өөрсдийнхөө өнцгөр л би энийг ингэж харж шүү. Тэгвэл чи ингэж харж байна, чи ингэж харж байна. Энэ хүмүүс чинь тэгээ энэ дундаас хүмүүс дотроо эргцүүл аваад юм болж байгаа бол тэгэл болоо юм шиг санагдаад байна. Тэрнээс би яг нэг тийм сэтгүүлчийн ажил хийж ийн гэж бол би өөрөө боддгоо шүү дээ ягаад ч юм. Тэгэнгүүтлээ дараагийнх нь болохоор нөгөө нэг нөлөөлсөн хүмүүс менторуд ч юм уу те. Одоо энэ бизнесүүдийг ухсраад одоо ингээд аялал жуулчил за подкаст гэл энэ зүйлүүдэд чиглэл гаргах дээр гэхээс илүү би өөрөө илүү их хүсэжсэн баха. Илүү хүсэжсэн тэгээд би өөрөө арга замаа айгүй их хайсан. Тэгээ ингээд газруудтай ингээд байж айгүй их туршлага болсон газрууд гэхэл би одоо амар олон газрууд ажиллаж үзчихтэй одоо бодох нь дандаа энэ олон нийтийн ажил хийдэг хийжсэн юм билээ. Star гээл телевизч олон нийтэд харьцдаг ажил хийжсэн. Нэгт ажиллаж исэн. Тэнгүүтлээ найрамдалт би чинь 3 жил багш магш хийсэн. Тэгснэ тэр нөгөө юу байгаа. Гарди гээд одоо юуны одооний PSN шүү дээ тий. PSN дээр офис нь байдаг. Тэрэн дээр идруугаа ах шүү дээ тий. Сэтгүүлч спортын сэтгүүлч идруугаа ах. Тэгээ Ванкуши Ази тэгээ одоо энэ FC инх баясгалан гэд бид нэг өрөөнд хамсуудаг байхад бид нар яг нэг юм менежментийн удирдлагын баг нээсэн байхгүй. Тэгэл идруугаа ахыг дагаж авал маш олон компаниудтай уулзаал. Тэр том компаниуд групп компаниуд менежментийн хувьд бусад том групп компаниудтай уулзалт хийхдээ юу ярьдیں۔ Тэд нар хоорондоо менежментийн хувьд мөнгө санхүүгээ яаж зохицуулдیں۔ Төлөвлөгөө хэдэн жилээр гаргадгийг ч гэдэг юм тийм том юмнуудыг би ингээ хажуус нэг харж байсан аахгүй. Жижиг компаниудтай ч гэсэн уулзсан. Би дагаал явдаг гэсэн нэг жил шахаад байгаа ч бас. Тэнгүүд гар тэгнэ. Амар ухаантай шүү дээ зад чинь. Ингээл очингууд манад ямар ч ашиггүй саналуудыг тэглэх байх ямар гоё ингээл бүгдийг хүлээж аваад 30-40 газар очиод ямар ч хэрэггүй саналуудыг ингээ хүлээн зөвшөөрөө яваад идэв. Тэгээ би гайхаж байгаа юм. Юу хийгээд байгаа юм бэ? Маад ямар ч ашиггүй юм яаж зөвшөөрөөд байгаа юм бэ гэж бодсон чинь бүгдийн сайхан гаргаж ирдэг гэх юм дээр би тавьж байгаа байхгүй гараа. Юу гэдэг лээ? Самбар дээр ингэ тавьж байгаа шууд хаалцны тар зурж байгаа байхгүй. За энэ компаниг энэ компанитай ингэ холбооч. Энийг энтэй ингэ холбооч. Ингэч. Тэгэхээр ерөөсөө хүнд хэрэггүй санал гэж байдаггүй юм лээ. Бүх хэрэггүй саналуудыг хооронд нь хэрэгтэйг нь хэрэггүйтэй нь хэрэгтэйг нь нөгөөдхийн нэмтэй нэг
холбосооргаад аалзны тор болгонгууд тэр нь манад ч ашигтай тэр бүх компанид ашигтай саналыг ингээд аалзны тор шиг юм гаргаад ирд юм. Би тэгээ хараад шууд ирүү мултарч авч ингэ шаад юм уу те гэдэг. Тэгээд тэндээс биш амар их юм сурч байсан. Тэр бол тэгээд компани дотоод менежмент яаж явдгийг ч гэдэг юм уу те. Тэгээд тэр хүмүүсийг удирдах байгаа хүмүүсийг би ингээ менежментийг хийгээд байгаа хүмүүстэй нэг өрөөнд байж хат айгүй их юм сурч авч ирсэн байхгүй. Тэг гих мэтчлээ ингээд ер нь бас урд нь айгүй их юмнуудыг бас сурч авсан. Тэгээ би өөрөө нэг ингээд компани гоё болгоё гэдэг хүсэлтэй байсан маань тэрэнд айгүй их нөлөөлсөн юм болоо гэж боддог. Тэрнээс яг намайг ingээж чи одоо нэг энийг ingээж гэд менторлсон юм бол байхгүй дээ. Манай богийн бас байж магадгүй боролтой маань бас их хурцлан наваа чи чадахгүй ш тэгэл тэгдэг хүн байхгүй ер нь. Сая би Эверест рүү гарлаа гэдэг чи чадахгүй гэдэг байхгүй. Тэнгүүт нь би гоцоо гарчиж юм чи. Харчий гэж. Nice. Цаг маань ер нь жоохон яаж ах шүү. Нэг хувийн тал руу жоохон ярьчих гэж бодоод юу одоо яг энэ хэсгээр бидэд уг нь бол ингээд за амар их ажилтай байгаа хүн. Тэгэхээр та ажлаас салж юу хийж ийн гэдэг. Ер нь уг нь бол асуудаг байхгүй. Тэгээ санжаа дээр болохоор миний хараад байгаа бараг нөгөө хобби нөр ажил болцсон. Буюу нэг тийм ажилласаа салж би амрах хэрэгтэй гэдэг тийм байхгүй юм шиг зүгээр харагдаад байгаа. Яг тэр тийм үү? Эсвэл энэ ингээд хичнээн хобби юу байсан ч гэсэн ингээд ажил гэдгээр яваад байгаа юу? За барил чиний сүнэн бах төө. Би өөр бүх юмнасаа л амар кайфарч ажиллаж байгаа. Ер нь амар кайфардаг, ажил шиг санагддаг. Гэтэ яг кайфтай ажиллаа гэдэг л юм уу тий. Тэгээ яг нэг амрах цаг хугацааг бол яг юм байгаль ихтлэгтэйгээ ойрхон байж амрах гэдэг нь л яг амралт юм бэл. Тэгвэл бид нар нэг өөрсдийн энергийн хувьд ч гэдэг юм уу 4 хааны дунд байгаадах нь бол яг хүн гэдэг утгаараа бид нарыг юм ухамсарын доод түвшинд авчиж идэм билээ. Тийм учраас бид нар арай л ухамсараа дэвшлүүлж долгионоо сайжруулахын тулд бид нар байгальтайгаа байнга ойрхон байх хэрэгтэй. Тэр нь бол яг хүнд яг бодит амралтыг өгч идэм байх гэж ерөнхийдөө ойлгоод байна. Сүүлийн үед тэгээд юмыг харах өнцгөө ингээд айгүй өөрчилж байгаа. Тийм учраас ер нь юм бүхнээс кайфрах хэрэгтэй юм байна. Өнөөдөр юм байна, маргааш юм байна, өчтөр юм байна те. Тэрийг ойлгоцсон цагт бол тэгэл ажил бол яг гоё ажил юм билээ. Хан бол хан шиг. 10 жилийн өмнө өөрчлөлт ингээд ботход анх одоо тэр Airplane Agency-г нэх гэж яхад зорилго арай өөр өглөө байсан байлгүй тэр мэдээж те. Тухайн үеийн зорилго, одоогийн зорилго хоёр яаж өөрчлөгдсөн? Яг зүгээр яг шууд шулуухан хэлэхэд яг зорилгыг санхүүл тодорхойлт юм байл л дээ. Тэгээд одоо юу гэдэг юм байгаа битээр жишээлбэл эхлээл $100 олно ч гэдэг юм уу те. Энэ бол ингээд хизээч бүтэхгүй мөрөөдөл юм шиг те. Компани бидний манай нэтворк сая өрөх ёстой ч гэдэг юм уу те. Тэр бол тухайн үед ингээд мөрөөдөл баг тэр тухай бодож ч байгаагүй бах те. Тэгэл юу гэдэг юм байгаа ингээд манай нэтворк бол одоо өөр болсон те. Үнэлтэй. Тэнгүүд ингээд бидний зорилго ингээд санхүүтэй холбогдоод өөрчлөгдөд явчихд юм. А яг нэг хүний өөрийн нэг тархитгоондоо бодож байгаа нэг мөрөөдлийн юм байна шүү дээ. Тэр бол хязгааргүй юм байл л дээ. Гэтэ яг түрүүний хэлдэг шиг өнөөдрийнхөө яг хийж байгаа ажилдаа яг өнөөдрөөрөө бол амар жаргалтай байгаа. Тий. Тэгэл яг бит хоёрын хувьд бол одоо ингээл одоо компани амжилт нэтворк сайжруулалт гэдэг бол яг санхүүгээс хамааралтай болоо явчихж байгаа юм шиг санагдаад байна. Тэрнээс ч бүр нэг юм дааж давшгүй өндөр хэцүү ингээл би хэдэн жилийн дараа тийхгүй бол тэгнэ гэж шүдээ зугаад байгаа юм байхгүй. Тэгэх юм бол тэр бүр сэтгэлийн зовлон юм бэл. Эверестийг асуухгүй л ахлахгүй байх. Эверест ямар байв? Божсэн шиг байв уу? Божсноос илүү гоёсан. Аль утгаараа? Тийшээ гарахтаа амар бүх юмыг амар хэцүүлж бодчихсон. Өсөл хинч сонссон ойлгомжтой шүү дээ. Амар хэцүү. Яаж тийшээ явдیں۔ Надад уулзсан хүн болгоно стонер гэдэг амар хэцүү юм байлээ те гээл. Мэдээж хэцүү. Миний бодчихсноос хэцүү байсан. А тэгтээ нөгөө талаараа миний бодчихсноос үнэхээр тасархай гоё байсан.
бүр юм тэрийг үгээр хийлшгүй. Тэрийг яг явсан хүн л ойлгоно. Байгаль талаасаа юу, үдснээсээ юу, эсвэл одоо Би өөрөө ядж итл юм уулгамж хүнийг ч хэлэхгүй. Надад бүр ингээл тэнд байгаа бүр минут секунд бүрээс л яг кайфарч ирсэн. Тэгэл бүр ингээл ботхтой тий. Би энэ яваа насандаа юу Эверест рүү гарна хизээч бодож байгаагүй. Тэгтэл би Эверест рүү явж байгаа ш гэж бодол чинь л өөрөө тасархай юм байл. Тэгэл яг очиод тий ингээл яг л кинон дээр гардаг бүхнийг хараад тэгэл ингээл гацраа ингэж үзэл бодтой байна гээл тий. Тэр мэдрэмж л тасархай л юм байл. хүний амьсгал ямар чухал юм бэ гэдгийг ойлгодог гэсэн. Яг мэдрэгч чадсан уу тэнд? Тэгсэн. Гэтэ би энийг одоо маш олон юм дээр хэллээ яг хаа. Энийг ийм юм гоё юмсан. Хүн бол дотроо сүнстэй хүн өөрийнхөө сүнсийг мэдэрч чадахгүй гэдэг бол тэр хүний ертөнцийг харах үзлээс шалтгаалаад байгаа. Миний бодлоор. Тэгэнгүүт тийшээ ангууд оксижен гэдэг юм чинь болохоор зөвхөн уушиг амьсгалдаг биш. Бидний бүх зүйл амьсгалд юм л. Гэтэ яг одоо юуны хувьд шүү. Бит зүйлийн хувьд те. Бид нар ч өөрөө бит зүйл байгаа шүү дээ те. Бит зүйл дээр л одоо ингээд бит зүйл дээр мэн сүнсмэн тогтоод яваад байгаа шүү дээ. Гэтэл тэр оксижен гэдэг буюу бидрийг байнга дижээж явах хэвээр агарын 50% тэнд 45%-аар бид нар амьсгална. 55% чинь нэг ёсондоо биес ч гараа авчна гэсэн үг. Тэгэхээр 45%-аар ингээд амьсгалж байхад тал нь ингээд мэдгүй нэг юм сүнслэг биетэй мэдрээд эхэлт юм бэл. Маш олон хоногийн хугацаанд тэрийг мэдрээд ирэх үед нэг тэр арай өөр зүйл мэдрэгддэг юм бэл л дээ. Тэрийг л биелээд байгаа юм бол. Тэгээ тэр айгуу гоё. Тэгээл ингээл байгаль ихтлээ тэгээ бид нар ойрхон байх хэрэгтэй юм байна. Бид ч өвөг дээцгэж байдаг юм байна те. Чи чинь ганцаархнаа чи биш юм байна. Чамайг маш олон хүн өдөртж идэв юм байна. Чамаас олон зүйл шалтгаалж идэв юм байна гэдэг юм сонирн бодлоод орж ирд юм л. Тэгээл яг эцэст нь тэрийгээ ингээл яг нөө зорьсон зорилгодоо хүрэх. Тэрийг мэдэрч байгаа хүн бол буух талаар бодохгүй. Тэрийг мэдэрч байгаа хүн яаж ч ийсэн дээшээ гарыг гэж бодд юм лээ. Буух тухай мэдээ хүргэнэ гэдэг бол чиний сонсох хүсээгүй хамгийн муухай мэдээлэл байт юм бэл. Надаас асуусан л та би чинь бүр ингээд даралт гисэд гүч гээд байгаа юм чи. Буух уу? Ноо гэж. Тэр гоё. Тэр хүн болгон явж үзвэл гоё. Гэхдээ сонин хүн болгон өөр зүйл мэдэрд юм бэлээ. Зарим нэг хүн бол зүгээр хин нэгэнд өөрийгөө нотлохын тулд явд юм бэл. Тэ бист гараад үтсэн шүү дээ. Тэ би бол юм шүү дээ. Би дэлхийн 8000 та тэдэн оргил дээр гарсан шүү дээ. Би л гээд. Миний зорилго бол өөр байсан. Яг зорилгоо олоод авцсан гэж бодож байгаа. Хэцүү Эверест бол амар хэцүү. Одоо сая Эверест гарна гэдэг бүр ингээд баг төсөөлж байгаагүй гэдэг. Яг хэр хэцүү вэ гэдгийг одоо үгээр хэлэх жоох хэцүү л баг л та. Гэтэ офс дээр ингээд стресстэй сууж байгаа хүмүүс ингээд гараад явчихдаг шүү дээ, тэ. Дундаж нэг офс дээр сууж байгаа хүн Эверест рүү шууд гарч чадхаар уу? Би тийм л хүчтэй мэдгүй. Би бол тийм л хүн. Бэлтгэл хийгээгүй, тэ. Зүгээр шууд миний зүгээр сонсчихсан зарим хүмүүс ч эхлээл нөгөө Алтаа том богд руу гарч мараал ингээл нэг бэлтгэл хийж явж маад байт юм шиг л шүү дээ. Аха. Тэгэхэд бол бид нар 1350 дээр амьдарч байгаа шүү дээ. Аль хэдийн өндөр дээр байгаа гэж ойлгож байна гэж байна. Яг 1350 бол бас жоохон өндөр л доо. Тэгтээний өндөр шээ. Тэгэнгүүт чинь яг одоо бидний байгаагаас дээшгээ 5400 хөвлөө бейс камп чинь 5364 байдаг үлээ тийм шүү дээ. Тэнгүүд яг одоо бидний байгаагаас дээшгээ 4 км-ийн дээр гарна гэсэн үг. Яг одоо энэ байгаагаас 4 км-ийн дээр гарна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яа гэсэн үг. Тэгэхээр тэнд чинь хүүтэн байгаа. Тэгээд оксижен байхгүй байгаа л гэсэн үг байхгүй. Тийм. Ямар ч хамгаалтгүй л байна гэсэн үг шүү дээ. тэгэхэд дүү бол хүмүүс бол чадхаар гэж харсан уу? Шууд. Гэтэ одоо чи санжаа л өөрөө сакс мус тоглодог арай юу шүү дээ, тэ. Хөдөлгөөн. Сакс тоглох болохоор хамаагүй юм байлээ тэр. Тий. Яг хой хүний бие онцлог юм байлээ. Тий. Амьсгал хамгийн хэцүү. Одоо физикал юу бол яг биеийн чадвар тэр юу бол гайгүй юу? Илүү зүгээр амьсгалын л юу? Жижиг мэт тэрийг. Тий. Тэр ямар ч байсан хүн болгон бол гарахгүй байна л гэж хэлчихлээ те. Тий нөө хүний хувийн өөрийнх нь онцлог одоо high altitude sickness гэж байдаг байхгүй юу? Тэр яг тэр хүнд байгаа юу? Тэр хүн тэрийг тесрэлж чадах уу гэдэг юм байгаа. Тий. Тодорхой хэмжээнд бол ер нь тэгэл даралт хэсэгч гэдэг юм уу те. Чихт өнгөнөх хий юм харах марах бол зүгээр энгийн зүйл. Хий юм харах.
Тэг хий юм ингээд юм хөдлөөд идэх байхгүй тэр чинь амарсан. Би бол тэгсэн шүү дээ. Ингээ улаанцаа ингээд энд ингээ хүн амтан гарч ирээ бүжиглэхгүй шүү дээ. Тий зүгээр ингээд юмнууд чи хөдлөөд идэх байхгүй ингээ амарсан ингээд. Сайн байд баримжаа алдагдаж чинь гэсэн үг. Нөгөө нэг за ингээд юм хөдлөөд идэх байхгүй. Өөр юм хэрэгэлсэн байсан шүү дээ. Гэж яваад ингээд нүдний болон молонд чи ингээ юм хөдлөөд идэх байхгүй. Тэгээ ингээ харангууд хөдөлдөг байхгүй. Чигшээ. Гэхдээ яг тэгээд тийм. Тэг ингээ нүдэн ханингууд чи нүдэнд сайн энэ шиг юм уу те? Vertigo гэдэг тэр шиг юм уу те? Толгой эргээд байна гэсэн үг үстэй. Тэгэл биеийн онцлогоос нөлөөлж штэ. Одоо янз бүрийн юм аа тий. Ок. Өнөөдөр Тэг ер нь нэвтрүүлэг маань подкаст маань өндөрлөж байна. Тэгээд Санжаата маш их баярлалаа. Хамгийн сүүлийн асуулт маань болохоор юун дээр байна? Эрүүл биед саруулахын оршин яаж биеэ эрүүл байлгаж байна гэдэг тал дээр ямар өрнө за сакс тоглож байна гэж байна тий. Сакс тоглогч одоо яг бие эрүүл байлгаад байгаа юм уу? Бүр эвлээд байгаа юм уу? Ойлгохгүй юм шиг. Саксаас болж та хуграагүй юм алга бурхан бүгдийг л тоглолоо. Гэдгээ явах тий одоо тэгээд тэгэл бид нарт ирсэн одоо энэ насны даалгавар штэ тий бие эрүүл байлгах гэдэг чинь. Одоо танд ирж байгаа бол нэг даалгавар штэ тий. Тэдэн жилийн хугацаа алгалаа шүү хүүхэн шиг байж байгаа байгалийнхаа чамаар өгчээрэй гэж байгаа. Тэгээ тэр даалгавраа сайн биелүүлэх зүйл шүү дээ тий. Тийм учраас тэгээд тэр даалгавраа сайн биелүүлэх л хэрэгтэй хүн болгоо. Тэгж л бодож чинь тэрнээс ч нэг тэгэл учиргүй эрүүл байхын тулд аз жаргалаа бол би нэг хасдаггүй шүү дээ. Нэг ач холбогдол өгөөл заавал ингэх ёстой тийм ёстой гэсэн дүрмээр ерөөсөө явахгүй гэсэн үг. Аггүй бас тэр нь ч хаашаа зүгээр бүр нэг юм хэд эрүүл мэндийн төлөө ингээл аз жаргалаа хасж байгаа хүмүүс байна шүү дээ. Ийм чи мэдгүй, тийм чи мэдгүй, ингэхчгүй, тэгхчгүй гэл тэгэл байгаа шүү дээ. А хорт зуршил бол мэдээж байлгахад бол хэтрүүлээд бол хэрэггүй л бах тий. А тэрнээс ч нэг хэд эрүүл мэндийн тухай бодно гэдэг чинь бас нэг бодлын бар сэтгцээ өвчин юм шиг тий. Тийм хүмүүс бас байд юм л шүү дээ. Энэ хитжүүл ингэж тэгжүүл тэгэл нэг юм. Би бол тийм төрлийн хүн бол биш. Одоо тэр нэг веган хүмүүсээс бүр хитрхи болцсон байдаг тий. Яхад хүртэл төвхтэй болцсон байдаг тий өөр өнцгтэй. Окей. Би бол хитрхи тэгээд байгаа хүмүүс байх. Шаалтаа. Ямар ч юм дээр тийм хүмүүсээс тэгсэн мэт. За. Тий. За Санжаата маш их баярлалаа. Тэгээд гой залуучуудаа нинугу өөрийнхөө туршлага за тэгээд энэ бизнесүүдийг гоё ухсарсан туршлагуудаа хуваалцсанд баярлалаа. Тэгээд цаашдаа ажилд амжилт хүсье. Тэгээд Helios Lounge-та баярлалаа. Тэмүүлэндээ баярлалаа.